Сайн байцгаана уу? Өргөн нэвтрүүлгийн үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэн сайхан амарч байна уу? Монгол хүний оюуныг дээдэлж ухааны урыг хүндэтгсэн өргөн нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалт үргэлжлэн явагдаж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр та биднийг ямар гайхамшигтай санаа бүтээл хүлээж байгааг бүгдээрээ тун утгагүй хамтдаа сонирхцгаая. Энэ нэвтрүүлэг бол гэж байгаа. Өрг гэдэг нэвтрүүлэг. Одоо осгор оролцох түлшээ юм. Ийм л ачаал бодолтой бодож байгаа. Оюуныхаа өмчийн эзэнд капитал олж очих зүйлүүдийг л эрс хайж байгаа учраас би энэ дээр л их анхаарлаа хандуулж байна. Асуу өөсөн нөөц болцоо ашиглаад өөрөө байгаа нөөц болцоо ашиглаж сэтгэж чадах юм бол байж болно. Шүүгчийн хувьд нэвтрүүлгийн маань гол зорилго нь болохоор оюуны өмчийг бизнес болох хэрэгтэй байгаа. Тэгэхээр бизнес болгоо цаашаа авч явах энэ хүнийг яг таньж гаргаж ирэх хэрэгтэй гэж бодож байна. Сэтгэл хөдлөж байна. Энэ өдрийн шалгаруулалтанд урдынхтай адил 30 гаруй оролцогч оролцохоор хүрэлцэн ирсэн. Кино зураглаач сэтгүүлч мэрэгжилтэй хүн хийм болон шингэн төш хийжүүлсэн ундааны чанар сайжруулах тухай ярьж ямар ч сургууль төгсөөгүй мэрэгжилгүй гих энэ хүү төрлөх хотоо утаагүй болгохын төлөө цахилгаан зохийг зохион бүтээсэн байх юм. Энэ мэт олон сонирхолтой хүмүүс сонин хачин бүтээлтэд оролцож байна. Ингээд энэ өдрийн эхний оролцогчийн бүтээлтэд танилцгаая. За эхний оролцогч бол хувийн дугаар 43 Содвын Дамтан сүрэн гэсэн оролцогч байна. Ингээд эхний оролцогчийг хүлээн авцгаая. За юу хийх гэж байгаа юм бэ гэхлээрээс технологи 10% нэг ийм хоёр юм л хийх гэж байгаа юм л да. За нэг нь бол ийм одоо ургамлын амтны гаралтай хатсан навч ийш мөчөр үртсэн аргал хорголыг нөөцжүүлж хэрэглэх арга технологиг айл өрхтөө хамтран амьдрал ахуйд нэвтрүүлэх. Нөгөөх нь хөрөн нүүрсний хогийг хагас хоогсчулж хэрэглэх арга технологи айл өрхтөө хамтран амьдралын ахуйд нэвтрүүлэх. За ийм хоёр харагдж байгаа технологи нэг гэж төгөө хэлсэн. Хөрсний чанарыг сайжруулж ургацаа нэмэгдүүлэн улмаар хүлэмжийн хялгарлыг багасгах. Дараа нь энэ томор бичсэн түлшийг эмнэлдээ зарцуулж утаа багасгах. Энд бол айл өрх иргэн болгон одоо оролцох бололцоо бүрднэ. За энэ одоо тэр нүүрсжүүлдэг сав байгаа. Хааш байж л байгаа. За тэр пивний юунд бол бүрцчихсэн байгаа. Агааргүй орчин бүрдүүлж байгаа. Дараагийн. За ингээд 100хан дийж байгаа. Дараагийн. За энэ одоо пиролиз гэдэг үзэгдэл явж байгаа. Битүү халаахыг үл ер нь пиролиз гэж хэлээд байгаа. Тэгэхээр шаттгийг гарч шатж байгаа. Дараа нь за энийг бол одоо цаагаал ихтэй бас хэрэгжилж болно. Дараагийнх нь за энэ гаргаж авсан одоо модны өртсний нүүрс байна. Яа нүүрс тий. Дараагийнх нь за энэ бол одоо энэ нүхтэй сүвтэй чийг бордоо хадгална микроорганизм амьдрах боломжтой. Ингээд хөрсний чанар сайжирч байгаа шалтгаан байна. Дараагийнх нь за энэ бол одоо энэ хүрэн нүүрсийг коксжуулсан байгаа байтал хагас коксжуулсан гэж байгаа. За энэ бол хаяг байгаа. Яагаад тэгэхээр энэ хаягийг өгч байгаа гэхлээрээс ийм хийгээд үзээд болж болохгүй байна. Эсвэл амжилт гарсан тэрнийг буцаад мэдгэж байгаасаа гэж энэ хаягийг өгч байгаа. Их сонирхолтой их зүйл танилцууллаа. Тэгэхээр ийм асуулт байна л да. Хамгийн эхлээд энэ коксжуулсан нүүрс гэдэг маань үндсэндээ илчилгээний хувьд бол ямар байдаг юм болов? Нэгдүгээр, хоёрдугаар байгаль орчинд ээлтэй гэж өөрөө хэлж байна те. Тэгэхээр яг энэ талаар яг мэрэгжлийн лабораториуд энтрээр туршуулад үр дүнгийн үтсэн тийм зүйл байгаа юу? Байгаа бол тэрийг танилцуулна. Одоо энэ манай Баттаржийн хийсэн туршилттай нүүрс гаргаж авсан энд байж байгаа. Тэгэхээр ажиглалтаас бол одоо зүгээр өрн нүүрс чинь бол ингээл
гаргаж байгаа шүү дээ. Гаргаж явсан энэ коксыг шигтайхлаараас хагас коксжүүлсэн дурс. Шигтайхлаараас бол хөөхтөл өгч асч байгаа гэж байгаа. Тэгэхээр бид нар сайн мэднэ. Улаан гэрлээс хөөх гэрэл бол илүү сайн энергитэй. Тэгэхээр харахлаар одоо энерги илүү өгч байгаа мэдэгдэж байгаа гэсэн үг. Нэвтрүүлгийн зүгээс эрхийн хамгаалалт хийлгэхэд нь туслая. Баярлалаа. Тэгээ хоёрдугаар энэ дээр гарын авлага цахим хичээл бэлтгэхэд та өөрөө тусалж чадах уу? Тэр бол. За тэгвэл би танд боломж олгоё гэж бодож байна. Баярлалаа. Шүүгчд их оронч санаачлаг байна гэж үнэлсэн Дамжин сүрэнгийн бүтээлийг оюуны өмчийн ямар нэгэн зөрчилгүй байвал дэмжинэ гэдгийг амлалаа. Дараагийн оролцогч Октави. За сэтгэл тогтолж байна. Ягаад гэвэл энэ олон хүний олон жилийн хөдөлмөрийн дунд бүтсэн юм бүтээгдэхүүн. Тийм учраас энэ боломжийг бол алдмааргүй байна гэж бодож байна. За намайг Ганбат гэдэг. Бид нар бол энэ альбомын хүний уургийн бэлтгэл альбомын гэдэг бүтээгдэхүүнийг одоо энэ хамтаараа бий болгосон. Тэгээд энэ уургийн бэлтгэлийн талаар өнөөдөр танилцуулъя гэж бодсон. Харамсалтай нь одоо багийн гишүүд маань тодорхой шалтгааны улмаас ирж амжсангүй. Тэгэхээр ер нь альбомыг бол ялангуяа манай эрүүлэг хамгаалах салбарт байдаг улсууд бол маш сайн мэдж байгаа. Альбомын өөрөө их өөрмөц цусны уураг байхгүй юу? Альбомын яадаг вэ гэхээр зүгээр хамгийн энгийн жишгээр тайлбарлах юм бол хүний цуснд байдаг ерөөсө тээвэрлдэг, цэвэрлдэг ийм уургийн тоонд орж явдаг. Альбомыг одоохондоо бол 5-10 уусмал хэлбэрээр бэлдэж туслаар тарьж байгаа. Мөн хатаагаад удаан хэмжээ хугацаагаар хадгалсны дараагаар найруулад ингээд хийх боломжтой. Ер нь бол нэг харахад ийм л төрлийн бүтээгдэхүүн байгаа улсын шаргалангтай. Зүгээр яагаад чухам альбомын гэж гэхээр альбомын цусны эргэлтийн осмос даралтыг хэвийн байдалд оруулаад цусны даралтыг түргэн дээшлүүлээд цусны дах уургийн балансыг тогтворжуулаад эд эцсийн солилцоог идэвхжүүлдэг үндсэн уураг. Яг физик утгаар нь үзэх юм бол альбомын гэдэг нь ерөөсөө л эд эцэд цуснд байгаа шим тэжээлийн бодисыг эд эцэд хүргэж өгчөөд тэр эд эцсийн үйл ажиллагаанаас болж одоо тэнд явагдаж байгаа урблаас болж гарсан ялгдас бодисыг эргэж өөр дээр аваад илгэн тавиачаад хүний биеийг угааж цэвэрлж яадаг тээврийн үүрэг гүйцэтгэдэг ийм чухал уураг юм байна. Маш түргэн үйлчлэгээтэй байхгүй юм чинь шууд. Нэг юм уучаад хэд хоног хүлээхэд шууд нэг талаас нь альбомыг хийж яагаад нөгөө талаас нь шинж тэмдэг одоо сайжирч байгаа мэдэгдэж байдаг. Тийм учраас альбомыг бол янз янзын эмчилгээнд бол маш өргөн хэрэгэлдэг. 1970-аад оны судалгаа нь хийгдээд тухайн үед бол туршилтын жижиг лаборатори байгуулад Оросоос зөв толгойд улсаас эрдэмтэд төрж ирээд жижигхэн лаборатори байгуулсан. Манай лаборатори бол үлгэр жишээ лабораторид тооцогддог байсан. Ер нь бол тэгээд манай энэ салбар бол өөрөө тэгээд зах зээлийн шуурганд маш их өртсөн л дөө. Жишээ нь одоо ингээд 70-80 оноос дээшээ явж исэн. Одоо 90-ад онд төрчрээ тэгээд шууд умлтанд орсороод хамгийн сүүлд бол ер нь одоо бол баг үйлдвэр ажиллахгүй хэмжээнд хүрсэн байгаа. Тийм учраас энийг ирэхэд сэргээе. Сэргээхдээ бол бас хуучин хэмжээнээс нь дээхнөр одоо сүүлийн үед бид нар чи Европ стандартаар нэлээд их чиглэж байна. Тэгэхээр энэ хэмжээнд нь сэргээе. Бидэнд бол үндсэн тоног төхөөрөмж бол ер нь байгаа шүү. Жохон хуучирсан байгаа. Тэгтээ бол ажиллах боломжтой байгаа. Энэ нэвтрүүлэг бол тэр биднэрт мөнгө гэж харагдахаас илүү энэ боломж юм байна гэж харагдаж байсан. Бидний энэ бүтээл бол багийн бүтээл. Ийм учраас бид нар бас альбомынхаа хэсгээр нь ингээд чиглэлээр нь хуваагаад тавцсан байж байгаа. Одоо ер нь яг ингээд байгаад би одоо 50 гарч байна. Боловсруучнуудын хамгийн залуу нэг айлууд. Бусд нь болохоор одоо 80-тай хүн явж байна. Тэгэхээр тэр улсуудыг байгаа дээр энэ бүтээгдэхүүнийг ингэж мартагдуулаад хайчлахгүй бүтээгдэхүүнээ эргэж болгож авъя л гэсэн ийм санаагаар энэ орж ирж байгаа. Нэг хэсэг үний баяжих тухай бид нар бол яриаггүй зүгээр л нийт ард түмнэрээ эрүүлийн хаяа гэсэн үүднээс бол энийг ер нь анх бол бид тэгжил бодож эхэлж байсан. За энэ хэрвээ энэ нэвтрүүлгээс үйлдвэрлэл төсдөг л нэг ийм л нийгэмд хэрэгтэй юм л хиймээр юм шиг санагдаад. Тэгээ хувийнхаа хувьд би таныг дэмжиж 2 дугаар шатанд ороосоо гэж бодож байна. Хувийн зүгээс бол би энэ үйлдвэр үнэхээр Монгол улсад байгууллагдаасаа гэж бодож байна. Тэгээд 2 дугаар шатанд бол оруулмаар байна. Баярлалаа. За баярлалаа. 2 шүүгчийн дэмжлэгийг одоо аваад байна. Ерөнхий шүүгч мөнх бат. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн экспертүүд үнэхээр бас асуудлыг таллаас нь харж бас зөв өнцөг гаргаж өгч байгаад шүүгчийн зүгээс баяртай байна. Бид нар инновацийн эрэлд гарсан ийм баг, ийм нэвтрүүлэг
Энэ ч утгаараа бид нар бол энэ биотехнологийн салбар руу бол үнэхээр одоо хүсэн хүлээж энэ чиглэлийн бүтээгдэхүүн орж ирэх юм бол дуун дээр дэмжиж явах ийм чин хүсэл байгаа. Тийм учраас би таныг 2 дугаар шатанд орж бидэнтэй хамтарч дээрэс нь өндөр стандартын хүний урлагийн бэлтгэлүүдийг үйлдвэрлэхийн үйлдвэрийг байгуулах ажлыг хамтдаа хийя гэж хэлэх байна. Бид нарын ер нь хийжсэн юмыг их олон хүн мэддэг юм байна гэдгийг бас тэр шүүгчдийн ярьж хахад сонсч байсан мэдсэн л дээ. Тэгэхээр бол бас урам орж илсэн. Би чинь хүний мэдэхгүй нэг биотехнологи одоо цусны технологи их л том юм яриад байгаа юм байх таа гэж бодож байсан ч хүмүүс бол миний аягүй сайхан мэдээ сайхан хүлээж авч байсан. Монголынхоо уламжлалыг хадгаж үлдэх хүсэлтэй олон хүмүүс байдгийг өргө нэвтрүүлгийн оролцогчдоос харж байгаа биз. Оролцогч отхон тэдгэр хүмүүсийн нэг нь. Тэрээр уралсан бүхнээ Монгол хээ хуураар гоёж чимэглэн үндэсний онцлогоо тодотгож оруулахыг чухалчилдаг. Харин отхонгойн өргө нэвтрүүлгийг зорьсон хүсэл биелэх болов уу? За, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танэр юм бил хоёулаа танилцъя. Надыг отхон гэдэг сүнгийн хайрханд өргөөс ирсэн. Их жоохон сандраад байна үгүй. Ороод олон шүүгч байгаа сандарч болохгүй шүү дээ. За, би бүх юм зөв зүйтэй бас аятайхан яриад гараад ирэхийг удаа. За, танд амжилт хүсье. Миний зүгээс таныг дэмжээл энд байж. Хоёул гарч ирэхээр ч уулзъя. За, амжилт хүсье. Хувийн дугаар 44 Ширчингийн отхон. За, сайн байна уу та? За баярлалаа. Тэгэхээр танд нэвтрүүлгийн зүгээс 2 минутын хугацаа өгж байгаа. Та энэ MyTech компани ухаалаг самбар дээр 2 минутын турш бүтээгдэхүүнээ манай шүүгч экспертүүдэд танилцуулах үүрэгтэй байгаа. За би ингээд цаг арлаа. За би энд ямар зорилготой орж ирсэн гэхээр өөрийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ цааш нь өргөжүүлэх үйлдвэрээ өргөжүүлэх залуу хойч үедээ одоо уламжлалт технологиг одоо эзэмшүүлэх тэрийг одоо үндснийхээ хээ маягийг одоо орчин үеийн хээ загвартай хослуулан хэрэглэж одоо хэвших орчин үеийн нөгөө талаасаа бол материалыг түүхийн эдийг одоо хэмнэх зорилготой энэ чинь үнэтэй учраас хэмнэх өөрийнхөө Монголын түүхийн эдээр одоо ерөнхий бүх юугээ хийх ийм зорилгыг л дагуулж орж ирсэнтэй. 2 зүйл асууя. Ашигтай загварын 100,115 тот гэрчлэгээ авсан юм тийм үү? Тийм. Энэ яг ямар шийдлээр та гэрчлэгээ авсан юм бол? Шүлжимлийн утсыг тухайн үед бол дандаа ингээд эсгээ тайждаг ийм юутай явж исэн. Тэгэхэд би тэрийг одоо яг нөгөө юутай адилхан биш өөрөөс нь загвар аваад тэрвэрээ машин дээрээ шүлжиж гаргадаг ийм аргын технологиг тэн дээр суулгаж гисэн. Танд бол үйлдвэртэй болох өөрийнхөө арга туршлага дээр үндэслээд сургалтын явуулдаг байсан бол тэрийг үйлдвэрлэл болгох ийм л зорилго байгаа юм байна. Тийм болохоор бид нар энэ асуудлыг чинь жижиг дунд үйлдвэрийн газрын одоо нөө төслийн хэсэг дээр очиж тантай хамтар төслөө боловсруулад тэнд хамгаалах ажлыг хамтдаа зохион байгуулад тэгээ явдаг журам номынхан дагуу хэдүүлээ зээл хүсээд ингээд үзье. Энэ ажил дээр нь бид нар харин танд туслая. За баярлалаа. Болж байна. Болж. За. За атгагч. За юу бас яасан дараагийн шатнд тэнцүү. За дараагийн шатнд одоо боломж олгол гэж байна. Та жижиг үйлдвэрээ хэлсэн юм байна. Сургалтаа явуулж байгаа юм байна. Тэгээс жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжихүүтэй холбож өгөх хэлж. Таагүй ярьж чадсан уу? Сандарсан уу? Их сандарлаа. Жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Оролцогч отхонд шүүгчд боломж олгожээд тэрнийг дараагийн шатанд орох шаардлагагүй харин өргөөс хүссэн хүсэлтийг нь хүлээж авч үзээд туслах шийдвэрийг гаргасан байна. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч жижиг дунд үйлдвэрийн газарт хүсэлт гаргаад отхонгойн үйлдвэрийг өргөжүүлэхэд шаардлагатай зээл авах, бусад хэлбэрээр ямар арга зам байгааг судлах ажлыг зохион байгуулна гэлээ.
Нэвтрүүлэгт маань ихтгэлтэй ирсэн бүтээн байгуулагчдаа өрөг бүхий л талаар тусалж байгаа. Амсын ёсороо бид оролцогчдыг эрдэмтэн судлаачид дарга даамлуудтай уулзуулан зөвлөгөө өгүүлж цаашид бүтээлийг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх арга зам гарцыг гаргахад нь тусалж байгаа юм. Өрөг нэвтрүүлгийн эхний дугаарын оролцогч Батмөнхийн хормын гэр бүтээлийг хотын засаг даргад уламжилж өгнө гэсэн амлалт ёсороо бид уулзалтыг зохион байгуулсан юм. Тэгэхээр хотын дарга Мөнх баяр уулзалтыг өсөлтийг хүлээн аваад за Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны захиргааны албаны дарга хавд оржид өрөг өгснөөр тэдний уулзалт энэ сарын 19-ны 11 цагт Хангар дордонд болж өнгөрсөн байгаа. Ингээд бүгдээ хамтдаа уулзалтын үр дүнг сонирхсоорой. Тэгээ өнөөдөр энд ирж байгаа гол зорилго маань нийслэлийн засаг даргын энэ ажлын албаны дарга Батгойтой уулзаж өөрхөн одоо бүтээсэн санал санаачлагыг харилцан ярилцаж ямар ч байсан миний санаа бол одоо Монгол зан уламжлалыг гэж байгаа учраас ямар ч байсан миний гүссэн зорилго маань биелнэ гэж би дотроо бодож ингэж ирээд байна. Өрөг реалити нэвтрүүлэгт энэ хөө Бодингийн Батмөнхийн санаачилсан гэр хурим ордон гэсэн энэ гэрийн хөгжил төслийг бол манайд явуулсан байна л да. Энэ чиглэлээр хамтарч ажиллаач, төслийг дэмжиж өгөөч гэсэн юм албантууд ирсэн юм. Энийний дагуу бид өнөөдөр холбогдох газрынхаа дарга нарыг цуглуулчаад байж байна. Энэ гэрийн хөгжлийг энэ дэмжиж, гэрийн зай талбайг ашиглая гэсэн гол санаа ерөөс. Монгол гэр маань зүгээр одоо өөртөө нэг одоо 5 хантай ирэх гэдэг хаашаа 60 квадрат метр газрыг л эзлээд байгаа байхгүй. Тэгэхээр доод газар нь зүгээр байгаад байдаг. Тэгвэл энийг амьдрал хэрэгжилж болох юм а гэсэн төслийн гол санаа бол ингэж үүсэж гарч ирсэн юм байна. Тэгээд энийг цаашдаа юу бодож байгааг бол би янз янзын Монгол гэрийн бас янз янзын юм судалж үзэж харж харлаа. Тэгээд ингэхэд ер нь яг бас энийг 20 өргөө болгоод эхний удаа болгочихвол яасан. Тэгээд зөөр хувь хүмүүсийн бодол санаандаар тулгуурлаад нийслэлдээ бас Монгол гэрийн хөгжлийг ингээд авч явж болд юм а гэсэн бас нэг хэсэг байж болох юм а гэсэн ийм л хоёр санаандаар л та бүхэдтэй уулзах гэж орж ирж байгаа юм аа. Гол нь энэ биднээс бол одоо гэрийг байлгахгүй гээгүү те. Гэр бол тодорхой хэмжээгээр хөгжих ёстой. Гэхдээ энэ таны гарч байгаа санаан дээр гэрийг яаж одоо дулаалах юм бэ? Утаагүй байх юм уу? Утаагүй байхдаа ямар технологи хэрэглэх юм бэ? За утаагүй болох гэдэг бол наач болчмоор гэж юм аа. Нэгэнт одоо шалны халаалт гэж одоо Солонгосын төвшлэлт юурж ирлээ. Энд би нэг 100 квадратыг л халаах шалны талбай бол халаахад энэ бол энэ миний зохион байгуулах гэж юм бол болно гэсэн тооцоо би бодож явж байна. Энэ төслөө оюуны өмчийн газарт хандаж баталгаажуулах талын ажил яригдсан уу гэж байна. Монгол гэрт үйлчлэг явуулж болно гэсэн одоо худалдааны патент гэж байд юм байна. Тэгээ тэр патентыг олон улсын патент гэж байд юм байна. Энүүнд авахар бүрдүүлчихэд 1903 гэсэн 10,903 гэсэн юу бүрдүүлж өгчөөд байна. Судалгаа тооцоо хийж энэнийг одоо улам боловсронгуй болгоод энэ Улаанбаатар хотод Монгол гэр байвал бас бидний нүүдэлчдийн одоо нийслэл бол Монгол гэртэйгээ харагдвал бусад улсуудын хот тосготоос онцлог ялгарах онцлог бас илүү давуу тал нь болно гэж бодож байна. Тэгээд таны цаашдаа ажилд олон их амжилт хүсье. За тэгээд манай хотод энэ санал тавьсан энэ Монгол гэрийн хөгжлийн төслийг бол бид ингэж хүлээж авлаа. Энийг бол чиглэлээр бид нэр судлаад манай дарга нар саналаа өгөх бах. Ингээд эргээд бид нэр хариу өгнө. Энэ дээр туршиж үзэх боломж нь хэр байгаа юм. Танай сонгоны хайрхан дүгөр өрөвчин бас саналаа авъя тийм ээ. Ингээд бид нар нэгдсэн журмаараа ингээд танд хариу өгнө. Тэгээд энэ төслийг хүлээж авлаа. За баярлалаа. Зүгээр хараа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр захирагчийн ажлын албатай Баттархтай уулзах байсан. Гисэн хэдий боловч өнөөдөр бүх ажлын албаны бүх мэдрэх албатангуудтай уулзлаа. Сэтгэлх маш өндөр байна. Ямар ч байсан нийслэлд байна. Тэр хорооны хөгжил гэдэг төслүүд хэрэгжих чадтай болох юм байна гэсэн. Надад бас хийх ажил байна. Энийг бол би бас чанаржуулж хийх ажил мэдээ өдлөө. Ингээд судалгааны ажилдаа ахын орёлдоо гэж бодоод явж байна. За баярлалаа та бүхэндээ. Санаа бүхэн бүтээл болж болох боловч маш их тооцоо судалгаа хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх нь чухлаа. Тиймээс ч олон бүтээгчид олон арга замаа өргөгийн тусламжтайгаар олж авч байна. Ингээд шалгаруулалтаа өргөж төлөв хүргэе. За дараагийн оролцогч бол хувийн дугаар 34 аюур заны Туваанд орж. За таныг тайсан урьж байна. За баярлалаа. Та ингээд Mytech компани хуулаа самбар дээр өөрийнхөө бүтээлийг танилцуулна. 2 минутын хугацаа танд байна. За тэгэхээр энэ халуун ус бол ер нь одоо бид бүгд мэдж байгаа.
их хүнд бэрхшээлтэй нэг юм нийгмийн үйлчлэгээний нэг байдаг. За үйлчлэгээг одоо өргөн хүрээтэй явуулах, үн өртөг зардлын хямд байлгахын тулд бол түүний элементний үрээр нь одоо хийц, загвар, одоо зардал, энерги зарцуулалт бүх юмын төгс боловсронгуй болгож юм болгоноос 1-2 төгрөгөөр нь хэмжиж сая одоо зах зээлд өрсөлдөх чадвартай. Ер нь халуун ус бол одоо бага урын байж иж зөөврийн буюу суурин алч байдлаар ашиглахаар мобиль тэгээ бүх дэд бүтц юмнаас одоо локал автоном ийм дэд бүтцтэй хамааралгүй байж иж сая одоо өрсөлдөх чадвартай хамгийн төгс шилдэг техникийн бүтээл техникийн шийдэл болж чадах юм гэдгийг нэг харагдсан. Би инженер хүний хувьд миний бодож сэтгэсэн юм тийм ээ. Тэгээ бусад одоо энэ техникийн шийдлүүд одоо халуус гэх юм чи маш түгээмэн шүү дээ тийм ээ. Энэ юм дотроос минийх одоо нэлээд дэвшилттэй болж чадчихъя гэдэг захирагчийн ажлын албаны ажлын хэсгийн хийсэн дүгнэлт шиг ард түмэн хүлээж аваад амьдрал нэвтрээсээ тэрнээс би сэтгэлийн таашаал, оюуны таашаал энэ гол. Миний модул бага урын халуус бол яг хөөгтэйгэн зэрэг ерөөсөө конвейерийн системээр үйлдвэрлэгдээд тэгээд бусд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй адил лангуун дээр борлуулагдж гэнэ гэж үзэж болно. Халуустай болъё гэсэн хүн шууд очиод худалдаж яваад кранаар өгөөд аваачаад тавина. Одоогийн судалгаагаар бол ер нь нэг хүн усанд ороход бол ойролцоогоор бүр доотлол нь 200, дээдлэл нь 300 гаруй литр ус орж байгаа юм. Одоо носоосны чадал тэр урсгалын хурдаас шалтгаалаад. Энэ статик даралтаар бол ерөөсөө энэ дээр бол ойролцоогоор одоо 70-80 литр усал гэж одоо би өөрөө 2003 онд энэ зохиогч эрхийн гэрчлэгээ авсан. Тэгээ 2004 онд юуны Баян хушууны тэр одоо Баян гол энэ 50 дугаар гудамжинд Жаргал сайхны гэдэг айлд тавьж өөрөө хамт ажиллуулж нэг одоо 6-7 сар туршиж үзсэн. Ганцх юм дараа энэ юм бол одоо хүндрэлтэй учирсан. Яах вэ нөгөө бохирыг нь цэвэрлээд тэгээд хөрсөн шингээх хэрэгтэй. Гэтэл энэ талаар одоо дэлхийд энэ хөгжил бол дөнгөж гараагаа аваад хэдхэн 10 жил болж байгаа. Манай Монгол улсын хувьд бол стандарт батлагдаагүй. Тэгээ миний хувьд бол нэг дэмжиж бизнес болгох гээд нийслэлийн захиргаад байгаа компаниудтайгаа энэ аж ахуйн нэгжүүрттэйгээ хамтраад ажиллахад 2 дугаар шатандаа нэг харцч болох юм гарах юм болоо гэж бодож байна. Тэгээ ерөнхий шүгж байгаа үнэлгээ сонсъё. Таны энэ ашигтай загварыг хөшөө сайжруулад тэрэн дээр эрхийн баталгаажуулалт хийлгээд за тэгээд контейнерт гэр хороололд аялал жуулчлалын байгууллагууд дээр тавих хувилбараар нь хэдүүлээ төслөө боловсруулад хөрөнгө оруулагч нарт санал болгож ингэж үзье. Өрөг нэвтрүүлгээр одоо би бол оролцох юм бол тэр бохирыг хөрсөн шингээх цэвэрлэгээний асуудал одоо энэ өрөг нэвтрүүлгийн судалгаагаар шийдэж болох юм. Тэгвэл миний энэ одоо хичээл зүтгэж байсан юм ард түмний маань нийгмийн маань хэрэглээнд одоо нэвтрэх юм гэж. Ийм л одоо бодол санаа зорилготой олгож байгаа. Тугаан дөржин бүтээлтэй хамтдаа нэгэн цогц бүтээл болох 2 оролцогчийн бүтээл өрөг нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгэхээр тэд гуруула бүтээлээ хамгаалаад дараагийн шатанд орох хэсгийг одоогор хараахан хэлэх боломжгүй. Тэдний юу хүсэж бүтээлийг хэрхэн нэгтгэх зорилготой байгааг өөрсдөөс нь сонсох зүйтэй болоо гэж бодож байна. За тэгээ бид гурван бүтээл бол ерөнхийдөө яг хөөгтэйгэн зэрэг цаанаа бол энэ өнөөдрийн дэлхийд дахны одоо залхаад байгаа энэ хит их нүсрэх хотчлт энэтэй холбоотой энэ их бол нүсэр дэд бүтцүүдээс бол зайлсхийх боломжийг өнөөдөр шинэ ухааны технологийн дэвшил боломж бол гаргаж байна. Тэгэхээр бие даасан инженерийн байгууламжууд бол төвлөрсөн инженерийн байгууламжуудтай өрсөлдөх юм гэдгийг харуулах. Энэ зорилгот бид одоо сэтгэл санаагаа нэгтгэж байдаг улстай. Миний энэ гэр Монгол гэр маань өөрөө подволтой. Подволны дотор одоо бүх дэд бүтцэд нь өөрөө байх ёстой учраас тэгээ энэ би явж байгаа төсөл маань бид гурав их бол арга байхгүй унган холбоотой гэх ийм төсөл байна. Тэгэхээр нэг нь унаад нэг нь гарч ирнэ гэх байхгүй. Энэ унууд гуруулаад ун чинь босол гуруулаа босоод ирэх. Ийм л бүтээгдэхүүн болчиход байна л да одоо. Нэг нь одоо хасагдсан юм уу, хоёр нь хасагдсан байлээ ч гэсэн бид одоо хасагдсан ч гэсэн нөгөөгийн бүтээлд нь одоо шингээд л энэ бас амьдралд нэвтэрнэ. Тэггүйгээр одоо энэ хасагдсан юм цэвэрлэх байгууламжгүй хийж болох юм байхгүй шүү дээ. За тэгэхээр цэвэрлэх байгууламж гэдэг бол маш тийм нүсэр зүйл юм шиг санагддаг л да. Тэгэхээр та өөрийнхөө бүтээлийг одоо гэр хорооллын нэг өрхөд одоо цэвэрлэх байгууламжийг хэрхэн тусгаж өгсөн юм бэ? Яг ямар шийдлийг ашигласан бэ? Энэ талаар тодруулахгүй юу? Яаж цэвэрлэх вэ гэхээр одоо энэ тунгаах технологиор цэвэрлэнэ.
Тунгах технологи өөрөө гүтэн чадвар шаардна. Гэрэл одоо бохирдуулагчдын биднээс гэрдүүл одоо 5-аас 10 амьдарч яах гэж бодоход одоо нэг хүнд айлын хэрэглээгээр үзэх юм бол нэг 25 литрээс ингээд байжсэн л одоо энэ үл нэг ийм үедүүд нэг юу очно л доо 50-60 литрээс хоногт хэрэглэх болно л доо. Тэгээд тэрнийг л одоо тунгаагаар цэвэрлээл тэр усаа эргээл одоо энэнд ашиглана. Энэ одоо шинжлэх ухааны албатаар л одоо энэ биотехнологи гэдэг юм засар хөгжсөн. Тэгээд одоо манай төлөв одоо энэ төрөө манай хамтрагч ажиллагч одоо хэлэх болтой энэ өсөр одоо зөвхөн халамжаас одоо бидний төвлөрлөөс гэрэлд одоо яаж эрүүл орчинд сайхан амьдрах нь бол одоо биднээс яг л хотын орон сууцнд сууж байгаа юм амьдрна. Тэгэхээр Монгол гэрийг одоо маш гайхамшигтай орон сууц гэдгийг одоо дэлхийд даяар мэддэг те дэлхийн олон улсууд одоо манай Монгол гэрийг судалдаг гэж би сонссон. Тэгэхээр Монгол одоо гэрт хамгийн асуудалтай зөвлөгөөл бохор одоо ариун цэврийн асуудал байдаг шүү дээ те. Тэгэхээр та бүхний одоо энэ гайхалтай цогц бүтээл одоо бий болсноор Монгол гэр орчин үеийн одоо хүмүүсийн амьдрах хамгийн тохиромжтой орон сууц болох боломжтой гэж би бас хувьдаа үзэж байна л да. Яг байгалийн гамшигт одоо төсвөртэй газар хөдлөлтөнд төсвөртэй те жилийн аль ч улирал одоо амьдрах боломжтой. Гагцхүү одоо та бүхний сайхан санаанууд одоо хэрэгжснээр одоо хүн болгон амьдрах боломжтой. Зөвхөн Монгол гэхгүй дэлхийн бас олон хүмүүс амьдрах боломжтой. Ийм сайхан орон сууц бий болох боломжтой байна гэдгийг би бас ойлголоо. Тэгээ манай үзэгчид бас бүгдээрээ ойлгосон байх. Та бүгдийг бас маш олон үзэгчид дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй нэгэ та гуравт амжилт хүсье. За нэвтрүүлгийнхаа дараагийнхаа оролцогчийг өрье. Хувийн дугаар 49 Сандгийн Жанчивд орч. Компьютер удирдлагатай юм мод төмөр зурах төхөөрөмж хийхээр манай компани байгуулагдсан. Байгуулаад 2 жил болж байна. Бид анхны одоо мод зурах төхөөрөмжөө хийцэн. Төрөвчийн захиалгуудыг аваад эхэлсэн. Үйлдвэрлэлийн одоо гар аргаар маягтай ингээ үйлдвэрлэлийн процесс маань явагдаж байна. Энэ одоо бид төмрийн мод зорох компьютер удирдлагын төхөөрөмж хийхээр одоо бодож байгаа. Тэр хэсгийг маань зөвхөн германууд одоо яаж хийж гэнэ үү, Америкууд яаж хийж гэнэ үү гэдгийг харуулж байна. Эхнийх нь бол яг бидний хийсэн мод зорох төхөөрөмж байсан. Тэгээ ер нь бол энэ компьютер удирдлагатай төхөөрөмж гэдэг нь орчин үеийн аж үйлдвэрийн үндэс болж байна. Бүхэл эрүүл мэндийн салбараас ахуулаад аж үйлдвэрийн бүхэл салбарууд хэрэглэгдэж байна. Хөнгөн үйлдвэрч бас хэрэглэгдэж байна. Манай улсад одоо болтол энэ салбар төдийлөн хөгжөөгүй байдаг. Бидний хийж байгаа гол онцлог юм юу гэвэл Монгол програм хангамжтай хийхийг зорж байна. Тэгэхээр одоо тухайн машиныг ажилуулж байгаа софтвер байгаа шүү дээ. Тий. Тэр софтверыг Монгол дээр орчуулах юм хэлж гэнэ үү? Эсвэл тэр удирдах софтверыг та нар шинээр зохион бүтээх юм ярьж байна уу? За энд бол ерөнхийдөө аль нь орж байгаа. Орсуудын нөгөө хакер гэж хэлдэг шүү дээ, нөгөө эвдчихсэн тийм програмууд бид олоод авцсан. Тэрнийхээ хэсгийг зүүгээд Монгол үг оруулаад ингээд өөрсдийнхөө бас програм хангамжийг нэмээд ингэж хийх зорилготой байна. Тэгэхээр иж бүрэн програмын шийдэл бол бас гараагүй юм байна. Холбох интерфейсүүд бол хийсэн юм байна л гэж ойлголоо. Зөв үү? Үгүй одоо яг тэр юунууд төр эхнийх дээр бол яг бүрэн үйлдвэрийн зорилготойгоор бид гаргаж чадсан. Энэ компьютер удирдлагатай байгаа учраас нэг ижил юмыг олноор хийх үед өртгөн их хямдарч гарч ирнэ. Хүний хөдөлмөр хялбар болно. Жишээ нь нэг Монгол гэрийн сийлбэрийг 4 хүн сарын турш сийлдэг байсан бол манай энэ төхөөрөмжөөр бол 3-аас 4 хоногийн дотор ганцхан хүн хийчих бололцоо. Эрхийн хамгаалтаа авчихсан компьютер удирдлагатай сийлбэрлэгч машин бүтээлийг урчууд маш их сонирхон гарцаагүй. Харин шүүгчид хэрхэн яаж ажилдгийг нь туршиж үзэх нь чухал гэж үзлээ. Тиймээс ч өрг нэвтрүүлгийн оролцогч хурдан морны сийлбэрлэгч Пүрвсрэнгойн бүтээл дээр туршгаар шийдвэрлэлээ. Бүтээлийн эзэн Жанчивд орж харин урлаач уран бүтээлчд нь компьютерийн мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг анхааруулсан юм а.
Шүүгчид оролцогч бүхэнд аль болохоор боломж олгох гэж хичээж тэдний санаа бүтээлд олон талаас нь үнэлэлт дүгнэлт өгч зөвлөлдөж байлаа. Оролцогч түмэн жаргалын энерги үүсгэгч бүтээлийн мэдээллийг гадаадын байгууллагууд руу хаяглаж боломжийг судлахаар болов. Мөн хаягдлаас барилгын элс баяжуулан гаргах үйлдвэрлэлээ бизнес болгоход тусална гэж найдаж өргө нэвтрүүлгийг зорж ирсэн гих оролцогч Мишгийг жижиг дунд үйлдвэрийн газартай хамтарч ажиллах, зээл тусламж авах тал дээр туслая, тооцоо судалгаа хийгээд эргэж уулзъя гэж шүүгчид хэллээ. Гэхдээ тэд дараагийн шатанд тэнцсэнгүй. Харин шүүгчдийн боломж олгоё, туслая гэсэн шийдвэрийг зарим оролцогчид ойлгохгүй байсан тул ерөнхий шүүгчээс тодруулах хэрэгтэй боллоо. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, оюуны эмчийн эрхийн баталгаажуулалтаа хийлгэх энэ зүйлээр нь бид нэр өргөн нэвтрүүлэг нэгдүгээр тусалж байгаа. За дараагийн нэг асуудал нь жижиг дунд үйлдвэрийн шин чанартай оюуны бүтээлүүд зөндөө орж ирж байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн төсөлд хэрхэн хамрагдах, төслөө хэрхэн жижиг дунд үйлдвэрийн холбогдох журмын нөхцлүүдийг хангуулах. За банкн дээр жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахд хэрхэн нөхцлүүдийг хангах уу гэдэг энэ маш их олон шатралтай ажлуудыг манай бүтээлүүд хангахын тулд өргөн нэвтрүүлэг бас давхар тусалцаа үзүүлж хамтдаа зээлийн хөдөлгөх ажлыг зохион байгуулж өгөх юм байна. Амьдралын өдөр тутмын хэрэглээг улам боловсронгуй болгохын тулд эрэл хайгуул туршилтуудыг хийсээр шинэ бүтээл төрүүлсэн олон алдартнууд байдгийг бид мэднэ. Эзэмшсэн мэргэжил эрхэлж байгаа ажлынхаа бүтээмжид нөлөөлөх оролдлого хийж байгаа хэн бүхэнд талархах ёстой. Ийм хүмүүсийн жишээ болсон залуучууд өргөн нэвтрүүлэгт олон оролцож байна. Ингээд сонирхолтой дэмжүүштэй бүтээлийг хамтдаа сонирхцгаая. За миний хийсэн болохоор би өөрөө жолоонд багшлаад 7 жил болж байгаа. Тэгээ жолоонд сурж байгаа нэг анхлан сурж байгаа хүмүүс зориулаад ийм DVD хийсэ. Энэ болохоор ямар учиртай юм гэхээр нөгөө хүмүүс яг ингээд би хараагүй үзээгүй мэдэхгүй юм тайлбарлахаар ойлгодоггүй. Тэгэхээр энийг яг амьдрал дээр нь холбоод ийм DVD цаг 30 минутын тийм хичээлээр шууд тайлбарлаж ингэж хийж байгаа. Яг энийг бүр үнэхээр бүр гоё хүнд ойлгохтоор тийм кино маркаар болгоод тэгэхээр яг нэг жоохон тийм санхүүгийн бэрхшээлд учирчаад тэгээд энд орсон юм аа. Ерөнхийдөө бол зах зээлд хэрэглэгчээ бол олцсон. Одоо тооцоо гаргах зөөрөө судалгаа хийсэн юм шүү дээ. Тэгээд зорилгон дээр хамтран ажиллах түншээ олох, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэх гэж чиний зорилго байна л да. Ер нь хамтран ажиллах түншээ олцсон юм шүү. Түншээ би олж чадаагүй л дээ. Зүгээр яг би болохоор энийг нэг олон хүн танилцуулаагүй. Зүгээр өөрөө ингэж энэ зумжингаа хийсээр хагаад ямар ч гэсэн замын цагдаагийн байгууллагуудтай харьцаж үзээгөө. Ямар ч гэсэн хийчээ дараа нь ингээ хийчихвэл бас би өөрөө бас нөгөө автын чиглэлийн мэргэжилтэй байхгүй. Гэтэ ерөөсөө ажиллаж байгаагүй зүгээр дандаа л жолоогоор ажилласан утгаараа ямар ч гэсэн гайгүй хөрөнгө оруулагч орчих юм бол бүр айгүй гоё юм хийгээд гаргачээ. Тэгээд хүн болгонд хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй юм болов гэдэг үднээс л хийсэн. Ямар ч ийм сайхан бүтээл бүтээсэнд баяр хүргэе. Тэгээд яг эрхийн хамгаалалт ямар хэлбэрээр хийдэг гэдэг ихээ бас яг цаад уцраа олоогүй юм шиг байна. Яг чиний энэ бүтээл бол ерөөсөө зохиогч эрхийн бүтээлд хамаарна. Тэгэхээр наадах ч юм бол тэртэргүй оюуны эмчийн газраас чи гэрчлэгээ авсан аваагүй автоматар эрхэлсэн бол хамгаалагдчихж байгаа. Нэгдүгээр юу гэхлээр чиний наад бүтээл чи эрх хуваараа нэг гэдэг чинь л ерөөсөө чиний өмч угаасаа одоо болцсон байна. Оюуны эмчийн газар тандаа чи 6 сар идэр гэдэг бол чи зүгээр асуухтаа ч юм уу зөвлөгөө авахтаа өөрөө санаагаа буруу хэлснээс болоод нөгөө эрхийн хамгаалтынхаа хэлбэрийг чи буруугаар асуудсан учраас тэр нөгөө сар гэдгээр нь чамд хэлсэн байна л да. Багш бүхэн ийм сэтгэлтэй байвал боловсролын салбар улам хөгжнө гэж шүүгчдийн сайшаалыг хүртсэн ч эрхийн хамгаалалт хийлгэсний дараа 2 дугаар шатны тухай ярина гэсэн харамсалтай хариултыг сонссон Эрдэнэбаяр оюуны эмчийн газар өргөн нэвтрүүлгээс хамтран зохион байгуулсан эрхийн хамгаалалт хийлгэх сургалтанд хамрагдаад амжсан байгааг дуулгая. За харин дараагийн оролцогчийн бүтээлийг хүүхэд багчууд тэр чигээрээ дэмжинэ гэдэгт огтхонч эргэлзэх юм алга. Ундаа жүүс үйлдвэрлэгч байгууллагууд Эрдэнэбаяртай хамтарч ажиллавал ашиг орлогын тал дээр лав юм дуулах байх шүү. Ундааны бүгдээ маань энэ байж байна. Дотор нь нэг солиуд байгаамаа. Ундаага онгойлгох гээд мушгаад задлахад солиуд буутах юм. Энийг харж байхдаа бол өмнө нь ийм те одоо ундааны бөглөөн дээр ч юм уу бууддаг юм бол би бол амьдралтаа хараагүй юм байна. Энэ бол ийм онцгой бас шийдэл гэж бас бодож байгаа. Ер нь ямар нэг хэмжээгээр энийг патент авах тал дээр хөөцөлдвөл зүгээр юм шүү. Хэрвээ энэ бүтээлийг одоо бөглөөг ингээд үйлдвэрлэлд нэвтрүүлвэл
Энэ бол бас тодорхой тэр бүтээгдэхүүний нэг брендийн нэг чимэг болж өгч чадна. Бүтээгдэхүүний чимэг болж чадна гэдэгтээ бол санал нэг байна. Тодорхой хэмжээгээр бас борлуулалтч нэмэгдэх боломжтой. Тэгэхээр эхний ээлжинд одоо патент авах ажлаа хийх ёстой байна гэж ойлголоо шүү дээ. Тий, эхлээ би бол патент авах ёстой. Тий. Тэгэхээр би бол 2 дугаар шатанд орох боломжтой гэж бодож байна таныг. Тэгэхээр бөглөө бол өөрөө маш нарийн стандарт, нарийн технологи байгаа. Тэгэхээр тэр стандартуудыг бас бид нэр хамтд нь хийж ингэж явахгүй болохгүй. Тийм учраас бол нэлээх ажил орноо. Одоо ямар ч үсэн эхлээд бид нэр патентн дээр ажиллах яа. Баярлалаа. Одоо гарах бүтээлүүдээр шүүгчид барааны тэмдэг зохиох уралдааныг зарлахаар болсон байгаа. Тэгэхээр өрөө нэвтрүүлгийн үзэн суугаа үзэгч та бүхэн үзэг дэвтрээ бэлдээд уралдааны болцлыг тэмдэглээд аваарай. Магадгүй таны зохиосон бүтээл шалгарч та хэн нэгний гайхамшигтай бүтээлийн логог зохиосон эрхэм болон хувирах юм билүү? Ингээд яг одоо барааны тэмдэг хэрэгтэй байгаа бүтээлүүдийг та бүхэн бүтээгдэхүүн талаар мэдээлэл өгье. Биодизель түлш маань бол Монгол улсын хувьд бол шинэлэг юм бүтээгдэхүүн байгаа. Одоо олон нийтийн төдийлөн танил болоогүй юм бүтээгдэхүүн. Та бүгд мэдж байгаа одоо автомашинд хэрэглэж байгаа энгийн дизель түлшийг одоо газрын тосноос гаргаж авдаг. Биодизель түлшийг болохоор амьтан ургамлын гаралтай тосыг одоо боловсруулж гаргаж авдаг. Гаргаж аваад бол дангаар нь буюу энгийн түлштэй одоо хэдэн чигээр хольж хэрэглэх юм боломжтой юм түлш байгаа. Бүтээгдэхүүнээ одоо олон нийтэд одоо таниулах те. Энэ одоо зорилгын үүднээс бол бидэд барааны тэмдэг бүтээгдэхүүнийхээ тэмдгийг зайлшгүй хийх шаардлагатай юм а гэж одоо үзээд. Тэгээд та бүгд харж байгаачлан одоо барааны тэмдэг маань өөрийн өнгөтэй дүрс тэгээд үсгнээс үгнээс бүрдсэн юм байгаа. За тэгээд бол ерөнхий хэлбэр нь болохоор навчны хэлбэртэй гаргаж ирсэн. Энэ болохоор ногоон үйлдвэрлэл юм а гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгээд энэ дээдлийнхаа нисгтэр болохоор нээлттэй байгаа. Энэ болохоор Монгол зан ажлын дагуу нэг дээшээ харсан сав тий гэсэн тийм бэлгэдлийн чанартай. Энэ дээр замд амар зурглаа зүгээр яг мэрэгжлийн зөвлөгөө өгөх шаардлагатай юм. Тийм ээ тий. Яагаад вэ гэхээр одоо манай чи эхлээд барааны тэмдгийн хууль барааны тэмдэг газар зүйн тухай хууль харсан уу тий? Уншсан тий. Тэрэн дээр чинь барааны тэмдгийг бүртгэгдэх одоо бүртгэгдэхгүй барааны тэмдэг гэдэг тодорхойлолтын дээр наадах чи яг бүгдээр байж байна. Яагаад тэгэхээр нөгөө бүтээгдэхүүний зориулалт бүтээгдэхүүний өөрийнх нь шин чанарыг тодорхойлсон үг орсон байвал одоо жишээлбэл тийм тоо. Тэгэхээр наад дээр чинь нөгөө clean fuel гэдэг чинь угаасаа цэвэр түлш гэж байна тийм. Энэ нөгөө компанийнхаа нэрээр явж байгаа. Тий. За яг хөө тэгэхээр тэр дээр би харлаа л да үг өсөг юуны хослол гэдэг энэ чинь бүгдээр л чи жишээлбэл эрхэн хамгаалт хийхийг хүсэж байгаа тэмдэг бүтнээрээ тий. Тэгэхээр тэр дэргүй clean fuel бол одоо бүртгэгдэхгүй юм байна. Тэгээд чи тэр уугаржингаар цэвэр түлш гэж байна. За энд бол бүртгэгдэхгүй ягаад тэгэхээр цэвэр түлш. Тэр эко гэдэг чинь бол нөгөө байгаль орчин дээлтэй гэсэн ерөнхий нэр тийм ээ. Тэгэхээр одоо чиний яг бүртгүүлэх гэж байгаа тэмдэг гэж үзвэл наад дээр чи ямар ч бүртгэгдэх үг алга шүү дээ. За яг навчны хэлбэртэй энэ ногоон дүрсээр ингээд зөвхөн оруулал энэ дангаараа ингээд бүртгэгдэх бол боломж байгаа болов уу гэж би бодож байна. За ямар жаргалаа наад барааны тэмдэг чи унчлаа. Тэгэхээр та өөрийнхөө энэ зах зээл дээр гаргаж байгаа шинэ бүтээгдэхүүндээ зориулсан барааны тэмдгийг манай нэвтрүүлгээр дамжуулаад нийт уран бүтээлчдийн дунд уралдаан болгоод зарлж болно. Нэгдүгээр байранд орсон бүтээлийн шагналыг та өөрөө хариуцах ёстой. Хэрвээ энийг зөвшөөрж явах юм бол манай дараагийн нэвтрүүлгээс эхлээд таны зах зээл дээр гаргаж байгаа биодизелийн барааны тэмдгийн уралдааныг бид нар зарлаад явж болно. За баярлалаа. Зөвшөөрч байна уу? Тийм, зөвшөөрч байна. За одоо орох гэж байна, дотгошоо орж бүтээлэл танилцуулах гэж байна. Нэлээд удаан хүлээлээ. Нэг студиулаад ахын байхгүй байна уу? Тэгээд бидний одоо энэ хийж бүтээж байгаа дууг Улаанбаатар хотын залуучууд айл өрх болон одоо хүмүүс сонирхоос
бас бидэнд урам харилцаж бид дэмжээсэй гэж бодож байна. Ганбаатарын Дашним ган төгснөр байна. Хувийн дугаар 28 цахилгаан дугуй гэсэн бүтээлээр оролцож байгаа юм байна. Ингээд оролцогчдыг студид урьж байна. За. За, ямар бүтээлээ танилцуулаарай. За, цахилгаан дугуй нэг л гамбаа гэдэг нэртэй. Үндсэн эд ангийн хөнгөн цагаанаар хийгдсэн. 200 ч мотортой өрөөд одоо дамжуулдаг юм уу гинжтэй биш өөр дөр мотортой 250 ваттных. Энэ ч батарейтай, батарей нь 24 вольтоор явдаг. Нэг цэнэглэхдээ 7-оос 8 цаг бүтэн цэнийг ордог. Цэнэглээд туулах цай нь 20-30 км. Тийм дээд урд нь 25 км цаг. Товчхондоо юмрхүүл. Хүн худалдаж авъя гэдэг үл ямар үнэтэй вэ? Бид нар эхний хийсэн зорилго бол ямар нэг арилжааны зорилгоо хийв үлдээ. Би өөрөө дуу ундаг гэсэн юм. Тэгээд нөгөө юу гэдэг моторгүй зөв кик одоо хөлөөр явдаг дуу байж байгаа. Сүлдээ өөр тэрнийг хөнгөжлөхийн бол мотор хийгээл ингээл суудал хийгээл арай янзлаад боловсронгуй болгоод явчихж байгаа. Зүгээр бид нар энэ өвөл одоо олон нэвтрүүлэлт орж байгаа зорилго нь олон нийтэд хүмүүст хүргэх. Тэгээд өвөл бид нар өөрсдөө нэлээд олныг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Тэгээд хавраас ер нь арилжих өртөө 400-аас 500 мянган төгрөгөөр нийт тодтолт хоол гэж байна. Захиалга авах уу? Захиалга автсан байгаа л да ер нь бол. Нэмж авахгүй юу? Аавна л да. Нууцшил одоо ямар байгууллага захиалж юу? Хүмүүс л голцоо яаж байгаа. За. Тий. Зохиолч Баабар ах энэ жил авах гэж чадаад дараа жил авъя гэсэн харилцаа холбооны сүүлх газрын дарга Болдбаатар гэж хүн бас захиалга өгсөн. Тэгэл бас нэг амтлаг дууч тэгэл таньдаг ихтэл нөгөө таньдаг хүмүүс л яаж байгаа юм л да нөгөө реклам сурчлагаа биш байхгүй болохоор тэгэл. Тий. Механикийн сургууль бас нэг захиалсан. За. Яг ингээд зах зээл дээр харахад наад бүтээгдэхүүний чинь олон таниулах бас нэг гол юм түрүү бас яригдсан л да энэ бараан тэмдэг. Тэгээд хоёрын дуунд нэр өгсөн үү? Нэртэй. Никл гамбаа гэдэг нь шүү дээ. Никл гамбаа. Тий. Хэлж байгаа хүн аюул олон никл юм байна. Тийм ээ бараан тэмдгээр хамгаалагдаад гэрчлэгээ авчих юм бол наас эргээд зах зээл дээр гарахад хамгийн гол одоо нэгснээ хүмүүст таних хамгийн ихний алхам болно л доо. За нэвтрүүлэгт оролцож байгаа залуучуудаа баярлж байна. Энэ бүтээгдэхүүнүүдэд илүү сурчлах тал руу бид нар хамтарч ажиллах зөв юм байна. Тэгэхээр нэвтрүүлгээр дамжиж сурчлах нэг арга бол та дугуйндаа зориулсан барааны тэмдэгний уралдааныг манай нэвтрүүлгээр дамжуулаад зарлаад ингээд явах юм бол илүү хүмүүст хүрч сурчлагдах байхаа гэж ингэж ойлгож байна. Тийм учраас бид нэр эргээд одоо барааны тэмдэгээр сурчлах ажлыг хамтарч зохион байгуулах энэ боломжийг бас саналыг та нарт тавьж байна. Өрөг нэвтрүүлгийн зүгээс дараах бүтээлүүдэд уралдаан зарлаж байна. Бүтээлч сэтгэлгээтэй, бүтээлээ бизнес болгох хүсэл эрмэлзэлтэй, оновчтой арга ажиллагаа, шилдэг шийдлийг олж чадах эрхэм таныг хүрж байна. Таны бүтээл бусдад болон өөртөө нь олон боломжуудыг олгох болно. Уралдааны болзол шалгарсан бүтээл өрөг нэвтрүүлгийн дараагийн шатанд шууд шалгарч цаашид хөгжих, бизнес болох гараагаа эхэлнэ. Бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэж патентжуулна. Бүтээл нь орон даяар сурталчлагдаж олон нийтийн хүртэл болно. Барааны тэмдэг зохиох уралдаан. Өрөг нэвтрүүлгийн TIG 58 дугаар оролцогч амар жаргалын био түлш бүтээлд барааны тэмдэг зохиох. TIG 28 дугаартаа оролцогч Дашним ган төгс нарын никл гамбаа цахилгаан дугуй бүтээлд барааны тэмдэг зохиох. Арьс цуулагч автомат машин зохиох уралдаан. Бүтээлд тавигдах шаардлага. Оёдлын машины ажлах гурим. Цоолагч хошуу ган төмөр хийцтэй байх. Хошууг нь сольдог болон олон төрөл байх. Үзэгч та барааны тэмдгийн болон арьс цуулагч машины уралдаанд оролцохоор шийдсэн бол дараах хаягаар холбогдоорой. Бүтээлийн мэдүүлгийг мэдээлэл технологийн үндэсний паркийн 201 тоод өрөг нэвтрүүлгийн байранд бүлээн авна. Харилцах утас 3129 техник. Өрөг нэвтрүүлгийн удаагийн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалт үргэлжлэн явагдаж байгаа. Бид 12 сарын 30-ны хүртэл шин санаа шилдэг бүтээлийг бүртгэж байгаа гэдгийг дуулахын зүйтэй болов. Тэгэхээр мөн түүчлэн та бүхэн өрөг нэвтрүүлгээс одоо зарлаж байгаа уралдаанд идэвхтэй оролцохыг одоо уриалж байна. Энэ нь бас та бүхэнд олгож байгаа бас нэгэн боломж юм шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд та бүхэн сайхан амраарай. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай.
but